аймгаа хөгжүүлэх бодлогын төвд хүний хөгжлийг тавьж, хөгжлийн их сурвалж болсон хүн ардаа хөгжүүлэх, боловсралтай болгох, нутгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, бие даан хөгжих суурь нөхцөлөө бүрдүүлэх, хууль ёсоор дээдлэн сахих, сахилга, дэг журмыг хангах зэрэг олон зорилтуудыг дистрата хэрэгжүүлсний үр дүнд ардчилсан нийгэм эдийн засгийн харилцаанд шилжиж, орон нутагта өөрчлөлт шинжилтийг амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам тогтвортой өсч дундаж наслалд 67 гаруй хувьтай байна. Ерөнхий боловсролын 30 сургуулийн 757 бүлэгт 23 мянган хүүхэд суралцж, 31 цэцэрлэгийн 112 бүлэгт 3 мянган гаруй хүүхэд хүмүүжин суралцдаг юм. Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн аймаг дахь технологийн сургууль, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Завхан, Говьолтай, Өөрхангай аймгийн 440 гаруй оюутнууд 6 мэргэжлэр, тус сургуулийн дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 16 мэргэжлэр 1400 сурагчид суралцсан. Аймгийн хэмжээнд бүсийн оншилгоо эмчилгээний төв 1, сум дундын эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, өрхийн эмнэлэг 6, хувийн хөвчлийн ортой эмнэлэг 4 тус үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвөнд 6 аймаг 76 сумын хүн амд үйлчилж байна. Дээрх салбаруудад олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд үе шатаагаар амжилттай хэрэгжин, ажиллагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах, материалын баазыг бэхжүүлэх, барилга байгууламж шинээр барих, засварлах, байгууллагын чадварыг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн хэрэгцээнд нийцсэн олон ажлууд хийгдэж байна.